Ид шидийн уут аян бол өөрөө эмзэглэл. Ид шидийн орон төв бол шийдэл баггүй. Одоо ингээл юм хэлээстэй хош шинэ эцгэл ерөөсөд дүүрээ арих байсан бас ингээл яг гудамжин дээр ил байж байхгүй. Эрэхтэй хамаагүй. Ер нь бол ингээд харуул 2-3 км-ийн цаанах амьдрал гэхгүй юу? Албаагаас хоошоо тий. Тэгтэл тийм хоолой байхгүй амьдралаас. Тэгээ улаастад бол яг хуу угаасаа энэ гэмт хэргийн гаралтын судалгаа энэ төр байгаа байхгүй юу? Яг одоо шинэ газар олголтоор үүссэн тий. Нэлээд их тийм архитект хүчирхийлэл юм аяг өндөр хэмжээнд очсон. Би болохоор өөрөө 2013 оны өвөл 12 оны өвөл байна уу? Хамгийн анх нэг сэтгэлийн мянган бэлэг гэх тийм өвлийн өвгөн цасаа охины аян хэлжсэн. Тэгээд дараа нь тэр маань ичдээ урт болсон. Тэгээд 4 жил би яг энэ өвлөөсөө өвлийн өвгөн болсон байхгүй. Тэгээд хамгийн анх бол нөгөө тэр нэраа амж ган тулах гэдэг юм ч үгүй. Одоо ч төлөөстэй байгаа л да. Тэр хүнийг дагуулад бүр айгүй тийм бүртгэлгүй хүнд айлгад явж байсан байхгүй. Тэр нь ямар ч айл бүртгэлтэй ч байсан бүртгэлгүй ч байсан өвтгөөрөө эмчтэр очил юм байлээ л дээ. Тэр эмчнэр нь айгүй айлуудаа мэддэг. Тэгээд явж байхад бол бүр үнэхээр аимшигтай нөхцөл байдалтай бид таарчсан. Бүр ингээд 2-3 жоохон настай хүүхдүүд ингээд гэртээ ямар ч аав ээж байхгүй те. Тэгэл нүрсэн дээр очиод гэр мөрөө барьцсан ингээл. Тэгээд тэр бол жил ирэх тусам тэр байдал ингээл тэр гэр бол уламт хэлсэн байхгүй. Тэгэхэд бол ингээл ойроор нэг ч айл байгаагүй тэр амар хэцүү байсан бол ингээл одоо бол тэр бүр тэрнээс хойшоо хичээн километр явцсан. Тэгээд тэр тэлэх бүрдээ бол тийм одоо олон жилийн нөхцөлөд өндөрөөд байгаа юм байна. Тэр уртлын ах айгүй сонирхолтой. Энэ одоо энэ түрэг төрсөн машин шиг юу гэсэн нь. Тий, энэ ингээд энэ ах айгүй их инээн зав. Инээгээл гүгээд байхгүй түрээд. Миний бодлоор энэ өөрийнх усыг авдаг юм шүү. Хүний усыг. Тий. Өөрөө нэг юм юу хийцэн. Энийгээд байгаа. Ингээл энийгээд. Тэгээд ингээд гүгээл энэ. Тэгээ айгүй гоё юм том хоёр дагуутай. Тэгээ энэ ах энэ хүмүүсийн усыг авч өгдөг юм шиг. Миний бодлоор өдөрт хит явдаг байхгүй. Бараг нэлээд олон яа. За одоо ингээл энэ гудмаар ороход ичтэй орно шууд харагдаж байгаа юм л да. Чата. Сайхан л байна л да. За энэ манай цэцэрлэгч алтайгч маань бол бас үнэхээр ичтэй оронд бол бас том юм үүрэг оролцоог оруулж байгаа юм л дээ. Одоо энэ төвлөйчин бүх өвс ногоо бургуулж байгаа. Чест нэгээр нуслаа шүү дээ. Яг л өөрийнхөө хүүхэд шиг. Тэгээд энэ гадаанаа бас бид нар зүйлэг ургуулсан. Тэгэл алтайгч маань бол эндээ гэр бариад амьдарч байгаа. За одоо манай тэр бол ажил бужигнана гэдэг л болж байна да. Ер нь бол одоо ичтэй он дээр шиг 6-7 компани зэрэг ажиллаж штеп. Энэ маань ихэнхдээ ямар нэгэн ашиг байхгүй. Дандаа хандвар 30-50 гэдэг бүх зардал хасаад ерөөсөө бас нийгмийн төлөө ингээд өөрсдөө чиглэлийг ямар олцож байгаа юм л та. Үүнийг манай барилгачин одоо агч нарын маань бол мэрэгжлийн багтал бол төлөв байхад гэж би бодлоо. Сайхан амруу ундрагч. Аваа хүүтэй хонжох шиг шүү. Энэ наан төмөр ажлыг гэдэг ханц их юм. Ари бодлоос л шүү. Эдгээр нөгөө нэг юуны тэр нэг юм аяг даашаа хийх гэдэг байна.
шилний нөгөө нэг юу тэр нэг одоо тогтоох юу гэж тэр байна. гачийн тусгай чи тэрийг янзлах байна. Одоо энэ гурвын харин би гоо тэр хийдэг юм уу дараа нь байна. Манай ээлжидээ оронд Увс аймгаас ямар сумаас юм бэ? Дэлгээ гэдэг чинь марг ховд сум л. Увс аймгаас одоо бүтэн шуудаа юм боорцог ирсэн шүү дээ. Тэгээ манай нөгөө ээлжидээ орны дэлгээгийн маань наг захын ингээ Увс аймгаас шуудаа боорцог тэгээ нэг сүү жоохон айраг гэд. Одоо тэгээ манай байрлагын чинь бас энэ боорцгоор манай сайн дурын хүмүүс бол олон хоног одоо голцоогоо шин да. Тэрний өмнө бас нэг бараг 100 баха 5 шуудаа борцог хийгээд ирсэн нэг ихч байна. Тэгэл одоо үнэндээ бол бас л сэтгэл үнэртсэн сайхан борцог шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бас манайх тэр Ek Mongolia гэдэг одоо энэ цахилгааны шийд материал одоо тийм юу яадаг барилгын материал борлуулдаг тийм газар байгаа. Тэгээ Ek Mongolia-гийн маань баг 10 сая төгрөгийн цахилгааны шийдүүдийг хандвар өнөөдөр манай бас хандвалж байгаа. Энэ аль барилга эхлэхэд манайх руу холбогдол заастаах их шинээр шийдийн ингийн шүү гэл тэр үед бүр ингээд санамж бичиг ийм өгнө гэд агүй хариуцлагатайгаар алтан бичиг хүртэл бидэрт өгч ирсэн. Тэгээ өнөөдөр бас талбай дээр ирээд өгөх юм байлээ. Тэгээд бид нар бас Ek Mongolia-гийнхантайгаа одоо бас удахгүй уулзаж тэр цахилгааны шийдүүдийг хүлээж авах хаа. Хавтруу ингээд одоо доош бэхлээд хавтруу эдгээр лист доош бэхэлж байгаа татчихгээд байна. Энэ хойд энэ үзрөө яасах. Энийг мань энэ рүү энэ ташуугаад татчих. Наа чи дангаараа тэдийлэхгүй эртээр ингэж ярьсан чи сонхныхоо гол ачаа чи энэ гурвалжин дээр ирнэ наашаа зүгтэн. Энийг л хоошин тэр юуруу татчих. Харин энийг 10 татчих. Араш хавтруу татчих уу? Энэ хөндлөн. Энэ хавтруу байхгүй. Хавтрын дээр ингээд одоо бэхлээ. Тэр нэг керамзитүү юм уу яах вэ? Аваад л одоо доош бэхэлчээд буцаад татчих. Ийм автгаа лист доош бэхэлж байгаа. Тэр лугаа татаад. За ийм бахар зур. Доотлээ. Тэ. Хэлөө. Одоо тэр 2080-аас доош 90 санж явах хэрэгтэй үзэлттэй. Аах 4 сарын 1-нд дийн том газар юу ч байхгүй зэлээсэн газар. За ихнэх сайхан зургнаас өөр юмгүй эхэлчихлээ. Тэгээ одоо бол төсөл үндсэндээ дунд шатнаас нилээн бас явчаад байж энэ барилга маань бас нэг 70 орчим хувьтай ингээ харагдах нь бас юм барилгынхаа дүр төрхөнд орчоод битүүлж дуусчаад өнөөдөр баг анхны зас орж явах шиг байна. Тэгээ бид нар бас баг бүрэн битүүлэлтэд баг л хийгээд дуусчлаа. За эх 7 хоногоос замталбараагаа орчвол нөгөө зориод исэн 11 сартаа нээлттэй хийнэ гэдэг рүүгээ нилээн төгөх болов гэсэн тийм одоо мөрөөдөлтөд сууж ин даа. Хей. За. Амар удаагүй ш. Харин. Яваа. Яхаад ингэж явж шít. Зөв амтэр бүгдээ тиймээс ш гайгүй нээсэ. Босч шийдээ. Шилтээ ороо. Тэр Монгол ирстэл явж байсан. Хийгээд байна гэж хараад тэгээд. Тэр бас. Бид нэг доктор нэг явчих уу? Тий. Тас надад жижиг юм шиг шон яваад нэлээ хам үлэн үлээ. Энэ ингээд Magic Cafe гэдэг бүх ханаараа юм номтой. Хүүхдүүд одоо кафе бол ном энэ шиг гэрээрээ ном маа. Бид ийм болох том юм ресепшн баг. Ингээд хүүхд хамгаалт энийг зэг юм шиг яам хүүхд өвчхийлэлтэй. Тэгээд одоо гэр бүлийн өвчхийлэл, хуулийн зөвлөгөө одоо хүүхдэд тохиолдсон хөл эрх зөрчигдсөн асуудал ингээд бүр үйлчлэгээ шиг ингэж авдаг. Одоо бүх анкет юм бүглэл бичгээр хүүхдэд байлаач шууд эндээс одоо үүссэн одоо юу кейсэн шүү бичгээр орлоо явуулсан.
би өнөөдөр ингээд Ek Монгол компаниас манай одоо 2 ажилтан байгаа. Одоо жодооцоо нэг машинтаа нэг гуруулаа ирсэн байна. Тэгээд өнөөдөр ерөнхий инженертэйгээ би одоо маркетингийн албаа төлөөлөд ирсэн байна. Самбарнуудын талаар одоо нарийн одоо танилцуулгыг бол манай ерөнхий инженер маань хэлнэ. Тэгээд үндсэндээ ерөнхийдөө энэ бүх одоо эдийн оронтой хамтарч ажилласнаас хойш одоо нийт явагдаж байгаа одоо энэ цахилгааны талын асуудлыг одоо нам хүчтэй талаас нь манайх шийдвэрлэж өгөө гэж хамтран ярилцаад тэрээгээ хийгээд одоо өнөөдөр бүтээгдэхүүнүүдээ хүлээж гэж өгөх гээд ирсэн байна. Одоо самбарнуудын одоо нарийн одоо танилцуулга манай ерөнхий инженер Батөгс маань хийнэ. За их баярлалаа. За баярлалаа бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Энэ нийтдээ 9 ширхэг самбар ирсэн байгаа. Энэ барилгын одоо ерөнхий оролтоос хуваарлах, давхрын хуваарлах самбарууд, удирдлагын одоо агаар сэтгүүлтийн удирдах самбар, мөн гэрэлтүүлгийн хуваарлах самбаруудыг ингээд нэр өмнө гарсан зураг төслийн дагуу хийгээд таадтай үлээлгэж өгөх гээд бэлэн болчиход энд ирсэн байна. Бид нар бас нэг Ek Mongolia компанийнхаа хамт олон бяцхан нэг юм сэтгэлийн одоо батламжийг ингээд бэлдсэн байгаамаа. Тэгээд энэ дээр маань юу гэж байна гэхээр Ek Mongolia компани танд Монголын ирээдүйн улсын хүүхэд багчууд бидний хамгаалал боловсрол хүмүүжилт үнэтэй хувь нэмэр оруулж ид шидийн орон төсөлд нэгдсэн тул ид шидтэй ах эгчээр батламжилва 2019 оны 10 сарын 2 ингээд. За тэгээ яг энэ ид шидийн орныхоо босч байгаа энэ барилгын талбай дээр ингээд ид шидтэй хамт болсон батламжийг бас ингэж хүлээлгэж өгье гэж бодож байна. За ингээд. За баяр үргээ ид шидтэй хамт болсон.